Өнөөдрийн подкастыг сонсоод докторовын яриаг сонссныхын дараа Орос, Америкийн улс төр юу болж байгаа юм би юу ойлгож авсан бэ гэх юм бол өнөөдөр болж байгаа драмаг ойлгосон. Илон Маск маш гомдолтой байгаа. Сүүлд юу хийж байгаа юм бэ гэх юм бол энэ улс төр арай бузардсан байна. Тэ би хэдэн зуун тэрбум долларын хэмнэлт авчрах байгаа хэрнээ энэ улс төрчид итгэхээс өөр юм чадахгүй мэн гэх мэт ч одоо драма үүсэж байна. Бараг Трампын эсрэг үг хайж гинэ гэсэн юм яриа явж байгаа. Гэхдээ хөшний цаана юу болж байгаа юм бэ гэх юм бол би өнөөдөр баг зэрэг ойлгоод авсан байх шиг байна. Үнэн байх ерөөсөө юусгүй. За гэхдээ хэдүүлээ миний ойлгож авсан юмыг нэг нэгээр нь задлая. За. Хасаа бүтэн сая өдөр юу болсон бэ гэх юм бол Украин шууд Оросын цөмийн зэвсэг рүү халтсан. Тэр дайрал болохоос өмнө яг нэг өдрийн өмнө Lindsey Graham тэгээ Америк улсын бас демократ намын сенатор Blumenthal, Republican нам, демократ нам хоёулаа цуг аялсан. Ерөнхийдөө энэ хоёр өрсөлдөгч байх ёстой. Улс төрийн хувьд бол дайсан байх ёстой. Хэрнээ хамт аялсан. Зеленскийд буцаага зузаарсан. Зеленскийд зураг авалт хийсэн. Тэгээд Зеленскийд хамт энийг явж байгаа. Тэгээд эднэр магадгүй юу хийсэн бэ гэх юм бол яв. Дайр. Тэгээ на дронуудаа явуул. Юу болж байна гэх юм бол энэ Сенатор Graham, Сенатор Blumenthal хоёр Америк улсын state муж аймгийг төлөөлж байгаа. Тэр аймгийгаа төлөөлөх ёстой. Тэр аймгийнхаа сайн сайхны төлөө хууль мөөл гэх мэт чинь бодлох ёстой. Хэрнээ тэ олон улсын төвшөнд ажил хийгээд байгаа хгүй. За төсөөлөө үзчих заяа. Манай Өмнө Говь аймгийн нэг улсын их хурлын гишүүн гадагшаа яваад Өмнө Говь аймгийг төлөөлөө тийшээ хөрөнгө оруулалт авчирна гэх юм бол окей. Гэхдээ манай Өмнө Говь аймгийн нэг гишүүн жишээлбэл эсвэл Баян Үйлгийн дорнд хамаагүй заяа. Украинд яваад Монгол улсын гадаад хэргийн бодлогыг хэн хийх ёстой юм бэ гэх юм бол манай ерөнхий сайд, манай ерөнхийлөгчтэй гадаад хэргийн яамны хариуцлага байхгүй юу? Гэхдээ манай их хурлын гишүүн Украин руу яваад тэгээ Монгол одоо энэ дайн маань оролцсон гэдээ далчнаа яваад ах юм бол хууль зөрчиж байгаа гэсэн үг байхгүй юу? Мандата зөрчиж байгаа. Энэ хоёр сенатор юу хийж байгаа юм гэх юм бол өөрийнхөө ард түмний энэ хүмүүсийг Америк ард хүмүүс сонгосон шүү дээ. Тэр мандатыг зөрчиж байгаа. Тэгээд яаж зөрчиж байгаа юм бэ гэх юм бол одоо бүр тэнхтэй явж байгаа. Тэ? Одоо бүр хэддлүү дайр майрн гэж солиор явж байгаа. Сонсцгоо. Энэ Германы телевизээр өгсөн ярилцлага энэ Lindsey Graham. Die Charmoffensive, wie ich sie nennen würde, um Putin an den Verhandlungstisch zu bringen, damit bin ich einverstanden. Ich habe vor einiger Zeit mal scherzhaft zu Präsident Trump gesagt, es ist mir egal, ob Sie mit Putin in den Urlaub fahren. Wir müssen den Krieg beenden. Путинийг найрах, тий? Хоолнд оруулах ерөнхийдөө жигнэсээ найрах нь би хүлээн зөвшөөрж байна. Тэгээ би ерөнхийлөгч Трамп юу гэж хэлсэн бэ гэх юм бол та бүр ингээд Путинтэй тий цуг аялсан ч надад хамаагүй зүгээр энэ дайныг зогсооё. Ehrenvoll und gerecht, um nicht die Aggression. Тэгээ энэ дайн ерөнхийдөө шудраг дуусахын төлөө та хүснээр хий. Найрч болно, хамт аялсан ч болно гэх мэт шүү. Und zu belohnen. Und wir müssen sicherstellen, dass es keine neuen Kriege gibt. Wir wollen nicht wiederholen, was wir in Afghanistan getan haben. Das funktioniert aber nicht, das mit dem Zuckerbrot. Тэгээд бид нар юу хүсэхгүй байгаа юм бэ гэх юм бол дахиад нэг шин дайн хүсэхгүй байгаа. Дахиад нэг дайн эхлэхийг хүсэхгүй байгаа. Бид нар юу хүсэхгүй байгаа юм бэ гэх юм бол Афганистан болсон юмыг бид нар хүсэхгүй байгаа. Үнэ юм уу? Энэ хулгайч цаанаа хинээс санхүүжилж авч байгаа юм бэ гэх юм бол зэвсгийн компаниудаас тултлан санхүүжилж авдаг байхгүй юу? Тэ энэ хүн дэмжмээргүй дайн баг хараагүй. За Lindsey Graham бүр төгс неокон дайныг мөрөөддөг, хүсдэг, дэмждэг хүн байхгүй юу? За тэгээ юу л ч нэх юм бол Путин найрах нь худлаа юм байна. Тэ Путин чихэр набор өгсөн ч явахгүй юм байна. Өөр зэвсэг хэрэгтэй юм байна. Ich arbeite mit der Trump-Regierung an einschneidenden Sanktionen gegen Russland und China. За би тэгээд Трамптай хаана юун дээр ажиллаж байгаа юм бэ гэх юм бол маш хүчтэй Орос тэгээ бас Хятадын эсрэг санкц хориг дээр ажиллаж байгаа. China ist der größte Kunde für billiges russisches Öl und hilft dem russischen Militär. Ich glaube schon immer, dass dieser Krieg nicht endet, bis China einen Preis dafür bezahlt. Тэгээ би үтгэж байгаа юм бэ гэх юм бол номер 1. Оросын хамгийн том нефт газны худалдаа авчин юм бэ гэх юм бол Хятадууд. Хятадууд ерөөхдөө Оросын улс төрийг санхүүжүүлж байгаа. За тэгээ би юу бас мэддэг юм бэ, итгэцэн байгаа юм бэ гэх юм бол энэ Хятадууд Оросыг дэмжиж байгаа дээр нь ямар нэгэн байдлаар өртөг хариу авахгүй юм бол
бид нар хятадуудыг бас торхгүй юм бол хятадууд руу бас халтахгүй юм бол энэ дайн хизээч зогсохгүй. Яг гэх юм бол хятадууд Путин туслаад байгаа. Dass es Putin hilft. Mein Sanktionspaket wird in der nächsten Woche durch den Senat kommen, mit 500% Zöllen gegen alle Länder, die russisches Öl, Gas, Energieprodukte und andere Güter kaufen. Ich denke, das wird erdrückend sein. Und ich erwarte, dass Präsident Trump nun zu einer anderen Taktik übergeht, da klar ist, dass Putin keinen Frieden will. Тэгээ би юунд итгэсэн байгаа итгэлтэй байгаа юм бэ гэх юм бол Дональд Трамп одоо найрхан худлаа болцсон байгаа юм чинь Путиний дайныг үргэлжлүүлж байгаа юм чинь бид ямар хуулийн төсөл боловсруулж бэлтэж байгаа юм бэ гэх юм бол Оросоос газ, нефт, эрчим хүч худалдаж авч байгаа улсууд дээр бид нэр 500% тариф хориг тавина. Дэлхийн эдийн засгийн нурaan гэсэн үг шүү дээ. За ийм хуулийн төсөл бид нэр батлах гэж ажиллаж байгаа. За энэ хуулийн төсөл батлагдсныхын дараа Путин бол өвдөж эхэлнэ. Үр дүн гарч эхэлнэ. Want peace. Окей. За тэгээд нар юу их гэдэг гэх юм бол эхлээд Орос дараа нь Хятадыг айгууд ойлгомжтой. Эхлээд Оросыг бутлаад аав. Задлана. Залгина. Энийний дараа Хятадууд. Тийм учраас Хятадууд энэ дээрээ бууж өгөхгүй. Хятадуудын хамгийн том хамгаалт хин бэ гэх юм бол Оросууд гэхгүй. Төсөөд үүдчээ заяа. Оросыг задлаа буталчлаа. Бурят нэг юу болчин заяа. Тэгээд Оросын гол хэсэг болчин. Тэгээд Европ талдаа бас буталчин гих мэд шин заван юм болон Дагестан гих мэд шин аимшигтай юм болон заяа. За. Тэгээд бид нар бас эндээ ингээ байж лээ заяа. Тэгээд Америкийн тэр Newcon, Европын Newcon юу хийж эхлэх юм бэ гэвэл заяа. Хятадыг задлахын тулд Монгол дээр төвлөрнө. Окей? Монгол дээр төвлөрнө. Тайван дээр төвлөрнө заяа. Тэгээд хятадуудыг ингээ олон өнцгөөс олон талаас дайрч эхэлнэ. Тийм учраас энийг хятадууд хизээж хүлээн зөвшөөрөхгүй. Хуцааны арилжаа хөрөнгө олт, тийм мөнгөөр мөнгө олох. Амар сонирхолтой байгаа ч тийм. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тийм. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Окей. За, тэгээд энэ ямар төрлийн юм бэ гэх юм бол сонсцгоо. President Trump said that Ukraine doesn't have good cards. Well, Russia's much bigger and has a lot more people. I get that. Тэгээ манай ерөнхийлөгч Трумп юу хэлжсэн бэ гэх юм бол Украин тоглох үзэр ерөөсөй байхгүй. Гарц гаргалаа байхгүй. Оросууд хамаагүй их хүн амтай, хамаагүй их зэвсэгтэй ойлгож байна. But the world has a lot of cards against Russia. Гэхдээ дэлхий нийтээр тэгээ Оросын эсрэг маш олон үзүүртэй. And one of those cards that we have is about to be played in the United States Senate. Тэгээд тэр хүзэрний нэг нь одоо удахгүй Америкийн Сенат дотор одоо их хурлын нөгөө chamber дотор бид нар тэр хүзэр маасыг одоо шиднэ. In America you have more than one person at the card table. Америк ганцхан хүнээс илүү олон хүмүүс ширээн дээр хүзэр тоглож байгаа. Энэ юу болж байна гэх юм бол энэ сенатор окей South Carolina-ыг төлөөлөх ёстой хэрнээ олон улсын улс төр хийгээд байгаа. Окей. Америк улсын Logan Act гэсэн юм байгаа заяа. Окей. Тэр хуулийг зөрчиж байгаа. Жишээлбэл South Carolina дээр ерөөсө төвлөрөхгүй байгаа Америкийн зэвсгийн компаниуд дээр төвлөрч байгаа байхгүй юу? We have 3 branches of government and the House. Тэгээ бүр энийг тэр баясж байгааг бүр дарч чадахгүй тий. Тэгээ манай засгийн газар 3 хэсэгтэй тий. Executive, Judiciary, Legislative. Нэг нь хууль зохиодог, нөгөөх нь хууль хэрэгжүүлдэг, нөгөөх нь засгийн газрын хэргийг ингээ хэрэгжүүлдэг одоо Дональд Трамп хэсэг гэх юм уу да. Тэгээ энэ 3 хэсэгтэй учраас ганцхан Дональд Трамп бидний улсыг өдөртөхгүй гэж донгосч чинь шүү. In the Senate are poised to act. За.
Энэ ямар хүн юм бэ гэх юм бол одоо энэ Joe Biden ирэх барьж байхдаа Joe Biden-ы тухай хэлсэн үгийг сонсцгоо. You can't admire Joe Biden as a person, then it's probably you got a problem. Чи тэ хөв хүний зүгээс Joe Biden дургүй юм бол заяа чамд асуудал байгаа. Тэ чи Joe Biden дургүй юм бол чи тэнэг гэсэн. You need to do some self-evaluation. Because what's not to like? Тэ тэр хүн дургүй юм бол чи өөрийнхөө жоохон онцлоо юм уу эмчтэр авчих хэрэгтэй. Яагаад гэх юм бол таалагдахгүй юм яг юу юм бэ? And he's the nicest person I think I've ever met in politics. Тэгээ миний улс төрийн карьерийн хувьд тэ хамгийн nice person хэн байсан бэ? Joe Biden. Bitch please. Is that right? Тэ ийм хүн баггүй юу? За тэгээд Украин явсан. Тэгээ Украин хоёрхан хонсон. За хэдэн доллар зарцуулсан гэж энд дөнгөж сая дил бүсэрч байгаа. Америкийн хэвлэл мэдээлэлээр. Украинд 2-3 хончоод $411 мянган зарлага гаргасан. 3 хоног. Хаан буусан. Тэ. Энэ мөнгө угаалт биш юм уу? Юу ерөнхий сайдын хүүхдэн цүнх мөнх те. $411 мянган ороо энэ сенатор өөрөө South Carolina төлөөлөх ёстой ирнэ Украинд алчхнаа явж байгаа. Энэ бол тэр чигтээ зүгээр мөнгө угаалт явж байгаа заяа. Одоо энэ тесэрч байгаа. Тэгээд ерөөхдөө энийг ерөөхдөө буцаагаад зэнгтчих заяа. Ягаад энэ одоо дэлбэрч байгаа юм бэ? Энэ хүнийг хэрхэн зайлуулах юм бэ гэх юм бол айгүй ойлгомжтой болж эхэлж байгаа. Энэ Lindsey Graham, тэ, сенатор Graham ямар байнгын хорооны дарга юм бэ гэх юм бол төсвийн байнгын хороо. Энэ хүний үүрэг юу юм бэ гэх юм бол төсөв дээрээ хяналт тавих хэрэгтэй. Мөнгө хэмнэх хэрэгтэй. За төсвийн байнгын сенатын байнгын хорооны дарга нь $400 мянган төсвийн зарлагаараа Украин руу явж байгаа. $400 мянган юу хийж болох юм те? За одоо Elon руу очие. Elon өнгөрсөн 2 хоногийн дотор юу хийж байгаа юм бэ гэх юм бол энэ шинэ хууль сенат дотор ярьж байгаа, их хурл дотор ярьж байгаа, конгресс дотор ярьж байгаа хуулийн эсрэг чанга дуурч байна. Уучлаарай. Би тест чадхаа болж байна. Энэ шин хуулийн төсөл бүр завхаарсан, бузартсан тэ эмтэн юм бэ штэ. Миний бүх дөөж дотор хэмнэлтүүд засгийн газрын зарлыг хэмнсэн юмыг та нар бүгдийг нь устгаад авцсан байна штэ. За. Тэгээ одоо байгаа үрийн хэмжээгийг бүр $2.5 нэмнэ. Энийг тэгээ Америкийн ард түмэн үүрхэстэй олноо. Тэгээ энэ бол тогтургүй шүү. За тэгээ их хурлын дарга Congressing dark. Let me say this. It's very disappointing. Okay, I've come to consider Elon a good friend. He's obviously a very intelligent person, and he's done a lot of great work. We've applauded all the work they've done with Doge and энэ бол худалчгүй шүү тэр мэдэж аваарай. За харамсалтай юм аа. Тэгээ би бол Elon Musk-ыг ерөөдөө найз гэж хардаг. Тэгээ Elon Musk бол бидний төлөө маш их юм хийсэн. Elon Musk өөрөө айгүй ухаантай хүн. Find fraud, waste, and abuse in the government. It's a very important service that's been performed, and we're so excited about it. We're now in the process of codifying that. Тэгээд бид нар одоо энэ Doge-ийн юмыг хууль болгож байгаа. Хууль болох боломжтой байсан хэрнээ хийхгүй байгаа хгүй тас хүрээгээд явж байгаа хгүй бид нар. Тэгээ Elon Musk одоо хэвлэл мэдээллийн дээр шүүмжлээд эхэлж байгаа болохоор олон нийтийн өмнө гарч камерын урд ингээ худлаа ярих шалтгаан гарч байгаа. Бид нар хуулийн төслөөр ажиллаж байна. Окей. Түр хазаарч заяа. Одоо сонирхолтой бас юу болж байна гэх юм бол Америкийн баталгаа хамгаалтын яамны сайд Pete Hegseth НАТО-гийн төв офис дээр болж байгаа энэ жилийн хамгийн том чуулган дээр очсонгүй. Окей. За, энэ бас нэг тодорхой хүзрийн нөгөө тэр пазлны нэг хэсэг. За. Тэгээ Elon Musk юу хэлж байна гэх юм бол дараа жилийн 11 сард энэ Doge-ийн төслийг дэмжихгүй энэ засгийн газрын төсвийн хэмнэлтийг дэмжихгүй улс төрч нарыг бид нар бүгдийг нь арчна. Тэ? Эсрэг кандидатуудыг явуулна. Окей. Elon Musk бол алдах юм ихтэй. Тийм учраас Donald Trump-тай ерөөхдөө тэр дайн маань зарласан юм байхгүй бах гэж би бодож байна. За. Юу хийж ийна гэх юм бол дахиад Elon Musk-аар могоо бариулж байгаа Donald Trump. Эхлээд USAID Department of State дотор их цэвэрлэгээ хийлгэсэн Elon Musk-аар дамжуулаад.
Тэгээд Donald Trump гарын цэвэрхэн те USAID юу яриад байгаа би мэдгүй шүү дээ гэх мэт чинь. За тэгээд тэр гадаад хэргийн бодлого дээр бузардуулдаг энэ USAID бусад орнуудын улс төрийг манипуляцдаг, дайныг санхүүжүүлдэг, дайныг эхлүүлдэг USAID Elon Musk-ийн дэмжлэгээрээ одоо цэвэрлэлчлээ. За одоо дараагийн тоглолт нь юу байж магадaltaй юм бэ гэх юм бол энэ бузардсан, авилганд идэгдсэн бараг Монголын их хурлын гишүүнүүдтэй адилхан хүмүүсийг Elon Musk-тай хамтраад эх 11 сард арчих гэдэг шиг байна. За тэгээ Elon Musk-аар дахиад могоо бариулна. Тэгээ юу хийх гээд байна гэх юм бол энэ засгийн газрын хэмнэлтийг хууль болгох гэж байгаа шиг байна. Тэгээ энэ яг үнэн юм бол Elon Musk дахиад энэ том үүргийг үүрж байгаа юм бол мань хүн бол энэ дэлхийн номер 1 entrepreneur, дэлхийн номер 1 улс төрч, их оронч хүн. Тэгээд Америк аврагдаад Америкийн улс төр дотор их цэвэрлэгээ явагдана гэдэг чинь энэ бас тренд болоод дэлхийд даяар болох магадaltaй. Тэгээд энэ үнэн юм бол миний харж байгаа юм үнцэг үнэн юм бол Elon Musk-ийн төлөө хэдүүлээ хамт ном уншуулъя, бэлэг явуулъя, бүх юм тэг мань хүний төлөө залбирлая. Elon Musk-д амжилт хүсье. Баярлалаа bro. Тэгээд Tesla-гийн хувьцааны хаашийг өсгөө мартаа. Даварцсан тэг би баяртай. Хэрвээ та манай эдгээр захирал бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.